Улсын хурлын сонгуульд намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн хэсэгтээ танилцлаа. Тэр дундаас Монгол Ардын нам ардчилсан намын мөрийн хөтөлбөртөө та бүхэнтэй санал хуваалцъя. За нийтлэг ажиглагдж байгаа зүйл бол эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн бодлогын талаар ямар үзэл баримтлал барих юм бэ гэдэг талаараа тайлбарлсан, таниулсан зүйл харагдахгүй байна. Ихэвчлэн ингээд дэд бүлгүүдэд хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөр зорилтуудыг ингээд дэвшүүлсэн байна. За мөн нийтлэг бас нэг зүйл бол энэ хөтөлбөрүүд нь мэдээж хамгийн гол нь бид нар 4 жилийн дараа хэрэгжих нь үгүй юу гэдгийг үнэлэх шаардлагатай. Иймэрхүү зорилтуудыг бол смарт загвараар байвал илүү ойлгомжтой, тодорхой байдаг гэж үздэг. За смарт загвар нь бол та бүхэн мэдж байгаа энэ зорилтууд нь өвөрмөц байх, за хэмжигдэхүйц байх шаардлагатай. За тэр хэмжигдэхүйц нэг чигээр нь байдаг юм уу, хэмжигдэх тэр үзүүлэлтээр нь 4 жилийн дараа бид нар үнэхээр хэрэгжсэн байна уугүй байна гэдгийг харах боломжууд бүрдэх ёстой. За мөн хүч болох үс 4 жилийн хугацаанд бодитойгоор хэрэгжих үс ийм байх ёстой. Цаг хугацааны хувьд бол эндээ хэрэгжих боломжтой тийм заалтууд байх ёстой. Гэтэл ийм нийтлэг зүйлүүдийг сайжруулах шаардлагатай зүйл харагдлаа. За юуны өмнө бол бодлого засал менежмент дээр бол аль намууд бол мэдээж тодорхой асуудлыг дэвшүүлсэн. За яг бодит байдал дээр бол төлөөлөл удирдах зүйл, эмнэлгийн бие даасан байдлын хууль, эрх зүйн орчин бол бүгдээд бодит ажил бол хэрэгжиж явж байгаа. Гэтэл гажууд нь хаана вэ гэхээр нөгөө л Монголын хууль 3 хоног гэдэг энэ байдлаар тууз нь жишээлбэл эмнэлгийнхаа удирдлагуудыг сонгон шалруулдаггүй хүртэл явж чинь гэдэг юм уу. Ийм л асуудлууд үүсэж байгаа. Түүнээс биш дахин өөр ямар реформ хийх гэдэг гэдэг ийм ойлгомжгүй заалтыг бол сайн бүрэн гүйцэд бас ойлгохгүй байгаа. За дараагаар нь эрүүл мэндийн талаар баримталж байгаа бодлого, ялангуяа энэ үндэсний хөтөлбөрүүдийг аль намууд нь бол хүндсэн байлаа. Энэ үндэсний хөтөлбөр дээр гол асуудал нь бол зарим үндэсний хөтөлбөрүүд бол 8 түүнээс дээш жил хэрэгжиж явж байна. Гэтэл энэ хөтөлбөрүүд дээр эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийж хэр үр дүнтэй хөтөлбөр, үр ашигтай, үр нөлөөтэй байгаа юм бэ гэдгийг бид нэр тодорхойлох шаардлагатай. За хэрэг түүнийгээ тодорхойлсон юм бол судалгаа шинжилгээ хийсэн бол үнийгээ оролцогч талуудаж тодорхой репорт болгож, тайлан болгож мэдээлэх шаардлагатай. Энэ зүйлүүд бол нэлээд дутагдaltaй байдаг. За энэ эмнэлэг зүйн заавар журам стандартуудыг олон улсын төвшөнд хүргэх асуудлуудыг дурдсан. За энэ up-to-date платформыг бас эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлээд амжилттай хэрэгжүүлээ явж байгаа. Гэхдээ энэ бол англи хэл дээр хэвлэгдсэн зүйл учраас Монгол улс бол өөрийн үндэсний хэл дээрээ бичигдсэн эмнэлэг зүйн заавар журам стандартуудыг мөрдөх шаардлагатай. За энд бол тэр up-to-date платформ болон бусад нотлохонд суурилсан энэ платформыг ашиглаж, за тэр дундаа мэргэжлийн нийгэмлэгүүдийг түшиглэж энэ стандарт журмуудаа дахин шинжилэн сайжруулах шаардлагатай. Тэгээд үйл ажиллагаандаа мөрдөж явуул илүү үр дүнтэй гэж харж байгаа. За мөн бид нар их олон зүйлүүдийг олон улсын жишгт хүргэн л гэж яриад байдаг. Тухайлбал бидний GCI магадлан итгэмжлэлийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудаа магадлан итгэмжлэх юм бол эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа чанар стандартын асуудал бол дэлхийн хэмжээнд, олон улсын хэмжээнд хүрэх юм боломжтой учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд байд юм уу, энэ зүйлүүдийг бас тусгаж өгвөл зүгээр санагдсан. Эмнэлгийн зарим барилгах байгууламжийг дуудлах хөдөлгөөнд оруулах талаар хүндсэн байлаа. За би энийг бол халдвар төвчин судлалын үндэсний төвийг л хэлж байгаа болоо гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл төв маань маш олон блок барилгуудаас бүрдсэн, өөр хоорондоо холбогдоогүй. Хамгийн наазахын жишээлхэд энэ блокуудад хэмжлүүлж байгаа өвчтнүүдэд хоол зөөхөд хүртэл хүндрэлтэй байдаг. Өвлийн тэр цастаа мөстэй хүүтэй орчинд хэрхэн яаж энэ үйл ажиллагаа гүйцэтгэдэг юм бэ гэдэг бол үнэхээр эмнэлтэй ийм асуудал байдаг. Халдвар төвчин судлалын үндэсний төвийг бол мэдээж дахин шинэ барилга байгууламжууд барих нь бол зөв. За энэ бол бас тодорхой хэмжээнд агцтай явж байгаа ийм ажил байгаа. Харин тэр хуучин барилгыг бол бид нар магадгүй өвчний хяналт сэргийлтийн төв
нийгмийн эрүүл мэнд, за эрүүл мэндийн хөгжлийн төв, магадгүй эрүүл мэндийн яам ч гэсэн эндээ байрлаад тэр олон блокуудад тусад нь одоо өөрийн харьяа байгууллагуудыг нэг нэгээр нь оруулаад нэгдсэн ийм харин ч бүр нэгдсэн нэг газар төвлөрсөн үйл ажиллагаа явуулах боломжтой ийм байдлаар үйл ажиллагаа явуулаасаа гэж бодож байна. За дараагаар нь эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар бас л одоо аль аль намууд нь одоо салбарын хэмжээнд л олон жил ярьж байна. Тэгээд энэ цахимжилтыг бол өнөөдрийн түвшинд бол зөвхөн цахим стор төдийчнэр одоо хэрэгцээр ирлээ. Дэлхийн банкнаас хүртэл маш их одоо хэмжээний санхүүжилт олгоод энийг хэрэгжүүлэх талаар одоо санаачлах тавиад явсан гэтэл одоо тэр төсөл хөтөлбөрүүд маань үр дүн тодорхойгүй ямар нэгэн байдлаар бас хэрэгжилтгүй болоод ингээд явж байгаа. Дараагийн гол асуудал бол хүний нөөц байгаа. Монгол улс төдийгүй дэлхийн нийтээр энэ хүний нөөцийн хомсдол бол маш том асуудал болж байна. За сүүлийн үед хүний нөөцийн хомсдлоос гадна хүний нөөцийн чадамжийн хомсдол гэдэг зүйлийг бас ярих болсон. Тийм учраас энэ гадаадад одоо хүний нөөцөө бэлтгэх асуудал хамгийн чухал. Гэхдээ зөвхөн одоо гадаадад бэлтгэхээс гадна олон улсын мэргэжлүүдийг Монгол улстай одоо хугацаагаар ажилуулах тал дээр бид нар бас анхаарах шаардлагатай санагддаг. За дээр нь зөвхөн эмч сувилагч нар биш, эрүүл мэндийн салбарт маш олон одоо мэргэжлийн хүмүүс ажилладаг. Ялангуяа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтнууд, лаборант, лабораторийн ажилчид, за тархур судлаач нар, статистикч, эмчнэр, статистикийн мэргэжлэнүүдээ эм зүйчнэрээ сургаж бэлтгэх гэх мэтлэнгээр энэ олон одоо мэргэжлүүд бас зөвхөн эмч сувилагч гэдэг энэ мэргэжлүүдийн ард одоо хоцрогдчод байдаг. Эдгээр хүмүүсийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаадын мэргэжлүүдийг үрж авчирж ажилуулах энэ асуудлыг хэрэгжилтийн явцад нь хийгээсэй гэдгийг хэлмээр байна. Хуулийн одоо төслүүдийг мэдээж дэмжиж байгаа. За эдгээртэй холбоотой хууль эрх зүйн орчныг бол сайжруулах нь бол зайлшгүй асуудал. За эрүүл мэндийн салбарынхны нийт одоо ажилтны нийгмийн асуудлыг бид нэлээ ярьдаг. Тэр дундаа одоо бас ажлын үнэлэмжийг ялангуяа сүүлийн жилүүдэд энэ гүйцэтгэлийн санхүүжилт гэж бидний нэрлэдэг байгаа тохиолдлоор санхүүжиж байгаа энэ асуудал дээр эмч ажилтныг бол гүйцэтгэлээрээ санхүүжнэ гэдэг ийм одоо зүйлүүдийг нэлээ ярих болсон. За миний одоо дэвшүүлж байгаа асуудал бол эрүүл мэндийн даатгалын өгтөг тооцох тэр зүйлдээ эрүүл мэндийн одоо ажилтнуудын үнэлэмжийг тодорхой хэмжээгээр бодитойгоор тусгаж өгөх юм бол энэ үнэлэмжээрээ дагаад хийсэн одоо ажил чанарын тэр гүйцэтгэлээрээ эрүүл мэндийн салбарын маань өөрсдөө одоо салинжаад явах юм боломж одоо бүрдэнэ. За дээр нь одоо эдгээр одоо үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ эмнэлгийн гүйцэтгэлийн менежмент буюу hospital performance management гэдэг энэ зүйлийг бол хэрэгжүүлэх шаардлагатай. Энийг одоо хоёрхан үгээр хэлэхэд бол ерөөсөө л хэмж тэгээд эрүүл мэндийн салбарынхаа одоо ажилчдыг дэмж гэдэг л ийм л одоо зүйлийг хэлмээр санагддаг. За энэ түрүүн одоо бас дурддагдсан Дэлхийн банкны төслүүдийн хэрэгжилд хангалтгүй мөн одоо эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тусдаа тайлан мэдээ авдаг энэ төрийн байгууллагуудын давхцал байгаа. За эмнэлэг болгон өөр одоо програмуудыг хэрэгэлдэг. Тэдгээр програм хооронд үйлчлүүлэгчийн мэдээллийг солилцох боломж бас их тааруу байдаг. Түүнийг мэдээж одоо засаж залруулж сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ энэ дээр бол илүү одоо хэцтэй хурдан шуурхай ажилласаа гэдгийг хүсмээр байгаа. Харилцуулгын эхэнд дурдсанчлан энэ олон заалтуудыг бол ямар нэгэн байдлаар үр дүнд хүрсэн үгүй гэдгийг хэмжихэд их төвөгтэй ерөнхийсэн ийм одоо заалтууд их байгаа. Тэгэхээр ямар бодлого хэрэгжүүлж өнөөдөр ямар асуудал одоо тулгамдаад байгаа юм бэ гэдгээ тайлбарлаж танилцуулахад зөвхөн одоо нэг ийм товчхон зүйл бичгээр түүн дээр үнэлт өгөхөд бол үнэхээр хэцүү. За бусад улс орнуудын намуудын мөрийн хөтөлбөрийг харж эрүүл мэндэд юуг тусгах юм бэ гэдэг зүйлүүдийг бас
харьцуулж харсанд энэ дээр бол илүү одоо тайлбарлах, яаж тухайн одоо зорилттой хүрэх вэ гэдэг талаараа өөрсдийн одоо үзэл баримтлалыг тайлбарлсан өгүүлбэрээр одоо тайлбарлаж бичсэн ийм зүйлүүд бол харагдсан байлээ. За Монголд олон одоо хувийн ихтэй сургуулиуд бий болж үүнийг дагсан одоо сөрөг үзэгдлүүдийг бас эрүүл мэндийн салбарын маань шүүмжлэлтэй авч үздэг. За энэ зүйлийг бас хүндсэн байж байгаа. За энэний шийдэл нь бол зөвхөн магадгүй их сургуулийн эмнэлгийн хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлаар эсвэл одоо эдгээр одоо ихтэй сургуулиудыг их сургуулийн эмнэлэгтэй байх шаардлагыг тавьснараа энэ асуудлыг шийдэх боломжтой болов гэж харж байгаа. За дараагийн энэ эмнэлгийн мэргэжтний цалин урамшууллын талаарх энэ асуудал бол өмнөх одоо мөрөн хөтөлбөрийн заалтаа давхцаж байна лээ. За эмнэлгийн тусламж үйлчлэгийн эрсдэл эмчнэрийн асуудлыг бас хүндсэн. За энэ бол өнгөрсөн одоо хугацаанд маш сайн хэрэгжсэн эрсдэл эмчнэр маань бүгдээр одоо цалин авч ажилдаг болсон ийм бас нэг ололттой талын нэг. Дараагийн бүлэг асуудал бол нийгмийн эрүүл мэндийн асуудал байгаа. За энэ дээр бас намууд маань хэд хэдэн зүйлүүдийг тусгасан. Гэхдээ их сонирхолтой ийм одоо зорилтуудыг дэвшүүлсэн байгаа. За энэ улаанаар тэмдэглэснийг та бүхэн анзаараад байгаа. Энэ улаанаар тэмдэглэсэн заалтууд бол нэг бол хэрэгжих боломжгүй, нэг бол одоо энэ бол утгагүй ийм заалт, эсвэл одоо магадгүй зүгээр миний хувьд бол дэмжихгүй байгаа заалт гэж та бүхэн ойлгороо. Тухайлбал энэ дундаж наслалтын хүүсийн ялгаатай байдлыг багасгах гэдэг юм. Тэгэхээр мэдээж одоо эрчүүд маань дундаж нас бага байна, эмэгтэйчүүд бас дундаж нас нь өндөр, одоо энэ хооронд бараг 10 орчим жилийн ялгаа байгаа. Тэгэхээр дундаж насын хүүсийн ялгаатай байдлыг багасгах нь гэхээр магадгүй хэрвээ эмэгтэйчүүд маань бага наслаад ирвэл дундаж наслалтын хүүсийн ялгаатай байдлыг арилгах юм биш үү гэж тэгжиж одоо тайлбарлаж болохоор учраас ийм одоо заалтаар ийм зорилтуудыг дэвшүүлэх нь бол утгагүй. Харин одоо өнгөрсөн бас 4 жилд энэ эрт хэлрүүлэг өртсөн сэргийлтийн асуудал бол нэлээд сайн хэрэгжсэн. Бүх одоо эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийг дэмжих төвөөртэй болсон байж байгаа. Гэхдээ хамгийн гол асуудал нь бол би ч гэсэн өөрийн санал бодлоо урдч илэрхийлж байсан. Эрсдэл суурилсан тодорхой одоо насан дээр нь энэ одоо өртсөн сэргийлэх үйлчлэгүүдийг эрт хэлрүүлгүүдийг хийж ихгүй бол ерөөсөө л хүн амыг бүхэлд нь хамарсан байдлаар хийх юм бол энэ бол маш үр ашиггүй ийм тогтолцоо байгаа. Тэм учраас би энэ эрсдэл суурилсан байдлаар цаашдаа үргэлжлүүлнэ. Тэр дундаа үүнийг бол өрхийн эмнэлэг дээр суурилсан жил бүр болгон одоо иргэнд одоо эрүүл мэндийн үзлэг хийдэг. Тэгээд шаардлагатай бол дараагийн лавлгаа шатлал руу илгээж тодорхой шинжилгээ онцлогоонууд хийдэг ийм тогтолцоо хэрэгжээсэй гэж хүсдэг. За мөн одоо нийгмийн эрүүл мэндийн энэ асуудал дээр дурддахгүй байгаа хамгийн гол зүйл бол бид нар өртсөн сэргийлэлгээд илүү л нөгөө өвчнөлүүгөө чиглэл өвчнөөл илрүүлэх гэж онцлох гол ингээд яваад байгаа. Гэтэл тэр өвчнөд одоо өвчин үүсгэхэд нөлөөлдөг ялангуяа одоо халдвар тус өвчнүүдийн анхдагч хоёрдогч эрсдэл хүчин зүйлүүдийн талаар энэ намууд маань бас төдийлөн тодорхой зүйл заалтуудыг тусгаж өгөөгүй. Ялангуяа би бол энэ архи тамхины асуудлыг бол нэлээд одоо өндөр түвшинд тавих шаардлагатай гэж үздэг. За нийгмийн олон хүчин зүйлүүд байна. Энэ нийгмийн одоо ядууралтай холбоотой, нийгмийн манлайлалтай холбоотой иргэдийн дунд үл ойлголцол үүсгэх, төр засагт итгэхгүй байх, үнийг дагсан одоо стресс, төгжрөл, утаа гэдэг одоо энэ олон асуудлууд маань эрүүл мэндэд нөлөөлөх юм хүчин зүйлүүд болоод байгаа. За ардчсан намын энэ мөрөн хөтөлбөрөд тусгагдсан нас баралтыг 35%-аар бууруулна. За эрчүүдийн нас баралтыг 50%-аар бууруулна гэдэг. Энэ бол үнэхээр энэ 4 жилдээ битгий хэл 40 жилдээ одоо хэрэгжих боломжгүй ийм зүйл байгаа. За энийг бол олон статистик мэдээнүүдийг та бүхэн харах юм бол энэ бол ягаад ч тэгж хэрэгжих боломжгүй байна гэдгийг бас ойлгох байх.
сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд дундаж одоо наслалт бол дөнгөж 1.9-ээр нэмэгдсэн байж байгаа. За өвчний урдсан сэргийлэлтээр нөгөө л одоо цахим шилжилттэй холбоотой асуудлууд нэлээд яригдж байгаа. За энэ цахим шилжилтийг амжилттай хийснээр тодорхой одоо сануулгах систем, хэрэгжигч гэдэг юм уу, эмнэлгийн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эерэг сайн өөрчлөлтүүд одоо гарах бүрэн боломжтой. За ардчилсан намын мөрөн хөтөлбөр дээр энэ тусгагдсан амьсгалын замын халдвар төвчнийг 30% бууруулна гэдэг бол нөгөө л нас баралтыг 35% бууруулна гэдэг шиг бас л их боломжгүй ийм зүйл байгаа. Ялангуяа одоо амьсгалын замын халдвар төвчнийг 30% бууруулна гэдэг их л одоо тодорхойгүй ийм заалт байгаа. Харин одоо амьсгалын замын архаг өвчнүүд болох астм, COPD, за тэгээд энэ агаарын бохирдол, төвжирлийн стресстэй холбоотой зүрх судасны өвчлөл, ялангуяа зүрх судасны өвчлийн нас баралт бол Монгол улсын тэргүүлэх одоо нас баралтын тэргүүлэх шалтгаан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэр энэ дээр суурилсан энэ тогтолцоог бий болгоно гэж одоо зорилтондоо оруулж өгвөл илүү бодиттой хэрэгжүүлж ийм зүйл байж байгаа. Аль нам нь бол мэдээж амьдралын зөв хэм маягийг хэвшүүлэн дэмжинэ гэсэн ийм зүйлүүдийг тусгаж өгсөн байгаа. За хотын шинэ концепцтэй холбоотой 20 минутын дотор одоо бүхий л одоо эрүүл мэндийн болон боловсролын одоо үйлчилгээ, бусад төрлийн үйлчилгээг авах боломжоор бүрдүүлнэ гэсэн ийм концепцүүд явж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад л гэхэд одоо иймэрхүү зүйлүүд байдаг. Нийтийн эрүүл мэнд, биеийн тамирыг дэмжихтэй тухайн одоо хүн ам суурьсан газар бол одоо community центрүүдийг байгуулж тэнд нь одоо эргэн тойрон амьдарч байгаа хүмүүс бол зарим нь бол төлбөргүй, зарим нь маш бага төлбөр төлөөд үйлчлүүлэх ийм боломжийг бүрдүүлж ажиллаж байдаг. За үргэлжлээд энэ гэмтэл ослолтой холбоотой нийт нас баралтыг эрс бууруулна гэсэн ийм заалтууд байгаа. Тэгэхээр гэмтэл осол бол нийт нас баралтын 3 дахь одоо гол шалтгаан болж өгдөг. Тэгэхээр эрс бууруулна гэдэг зүйлийг бол бас л одоо түрүүн хэлсэн тэр смарт буюу хэмжигдэхүйц биш байгааг илэрхийлээд байгаа. Тэгээд эрс бууруулна гэдэг маань нөгөө л 30% хэлээд байгаа юм уу? Эсвэл одоо 50% бууруулахаа хэлээд байгаа юм гэдг нь бол ойлгомжгүй, тодорхойгүй байна. За дараа нь энэ хар тугалга болон давс сахарын хэмжээг бууруулах тал дээр энэ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах тал дээр энэ асуудлуудыг бол мэдээж асуудлын хувьд бол концепцийн хувьд бол дэмжиж байгаа. Харин яаж хэрхэн одоо хэрэгжүүл бодит амьдрал дээр хэрэгжилж болох юм бэ гэдэг нь тодорхойгүй ийм заалтууд байгаа. Амиа оролттой холбоотой түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг яаж арилгах юм бэ гэдэг талаас нь анхдагч тэр урдсан сэргийлтүүдийг л авах талаас нь илүү анхааруул зохистой санагддаг. Ардчилсан намын мөрөн хөтөлбөрийг боловсруулахдаа одоо өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ямар асуудлууд яаж хэрэгжиж байна? Эрүүл мэндийн статистик тоо баримтууд үүнийг хэрэгжүүлэхэд одоо ямар хэдий хэрэг хэмжээний хугацаа шаарддаг юм бэ гэдэг энэ асуудлуудын сайн судалж үзээгүйгээр олон одоо зүйл заалтуудыг оруулсан болов гэж бодож байгаа. Тэр эрүүл мэндийг дэмжих төвүүд бол баг одоо үндсэндээ бүхий л эрүүл мэндийн байгууллагуудад байгуулагдаж хангалттай хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байна.